За санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүн нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлцэж эхлэе. За санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11-р зүйлийн 11-ийн 2 дахь хэсэг санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүн нэг хүнийг төсвийн байнгын хороонд нэр дэвшүүлэхээ заасны дагуу байнгын хорооны 25 оны 5 сарын 21-ний өдрийн хуралдаанаар нэр дэвшигчийг бүртгэх байнгын хорооны тогтоолын төслийг бид баталж сонгон шалгаруултыг зарыг нийтэд хөргүүлсэн бөгөөд 25 оны 6 сарын 4-ний өдрийн 17 цаг 30 минутаар таслаар болгосон гişүү дээ. За төсвийн байнгын хорооны 213 тоот өрөөнд төрийн ордны шуудан бичгээр сахимын материалыг хүлээж авсан. 5 материал ирсэн. За 5 материалаас 3 хүний материал бол ижбүрдэл хангасан. Ч Дөл Эрдэнэ, Ис Инквайр, Ö гэрэл тод. За ийм ариун бол Ц мөнгө сайхан нар санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11-ийн 6 заасан тухайн чиглэлээр мэргэжсэн тухайн албан тушаалыг хашгиж шаардлагатай түвшний мэдлэг, чадвар, туршлага, ёс зүйтэй гэдгийг нотлон харуулсан 10-аас доошгүй тодорхой үйл ажиллагааны талаарх баримт ирүүлэх ёстой гэсэн баггүй юу? Энийг ирүүлээг байгаа учраас энэ хоёр бол одоо баримтын ижбүрдэл бол хангаагүй байна. За ингээд нэр дэвшгээр хүсэлтээ ирүүлсэн 5 хүний бичиг баримтын бүрдэл хангасан 3 хүний товч танилцуулгыг би та бүхэн танилцуулаад тэгээд санал хураалт явуулна. Цагаан толгой усгийн дарааллын дагуу. Нэр дэвшигчийг дэмжсэн тохиолдолд дараагийн хүний саналыг хураахгүй гэж шүү. Эхний нэр дэвшигч нөгөө нэг олонхын санал авчих юм болов шүү дээ. Авахгүй бол тэгээд дараагаар явах юм байна. Тэгээд цагаан толгой усгийн дарааллын дагуу хураах юм биш. Нэг нь сонгогдсон шүү. Гэхдээ олонхын санал авсан. За цагаан толгой усгийн дарааллын дагуу. За тэгвэл тэгээ. За өвгөн хүү авахтай гэрэл тод гэж байна. За 1970 онд Дундгой аймгийн Мандалгой хот төрсөн гэж байна. За ингээд Монгол Улсын их сургуулийн банкны эдийн засгийн мэргэжлэр бакалавр, Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийн бизнесийн удирдлагын магистр, Монгол Улсын их сургууль бизнесийн удирдлагын докторийн зэрэг хамгаалсан. 93-аас 96-нд Ардын банкны Ягтлан бодог салбарын захирал, 96-2000 онд Хадгаламж банкнд төвийн захирал, 2009 оноос Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургууль багш, дэд профессор, 2009-оос 2013, 2019-24 онуудад Мөсийн бизнесийн сургуулийн бизнес консалтинг төвийн захирал, 2024 оноос Монгол Улсын их сургуулийн бизнесийн сургуулийн санхүүгийн танхимын эрхлэгч, 2017 оноос нийслэл аудит ХКК шинжээч, 2023 оноос Багнуур ХКК туузын хараат бус гишүүнээр ажиллаж байна. За Нинжа Огтой Дөл Эрдэнэ 1978 онд Орхон аймгийн Баян Өндөр суманд төрсөн. Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн дээд сургуулийг санхүүж, мэдээлэл зүйч, эдийн засгийн мэргэжлэр бакалавр, санхүү эдийн засгийн дээд сургуулийн бизнесийн удирдлагын магистр, Тайван улсын хятадын соёлын их сургуулийн олон улсын бизнесийн удирдлагын докторийн хөтөлбөр, санхүү эдийн засгийн их сургуулийн бизнесийн удирдлагын докторант, 1999-с 2001 онд Мөсийн лицей сургуульд мэдээлэл зүйн багш, 2001-с 2002 онд Тээвэр хөгжлийн банкнд зээлийн эдийн засгч, 2002-оос 2011 онд Чингис хаан банкнд газрын захирал, ахлах эдийн засгч, 2011-аас 12 онд MCS Холдинг ККК-д хөрөнгө зохицуулалтын менежер, 2014-аас 23 онд Монголын хөрөнгийн бирж төрийн өмчт хувьцаат компани захиргаа санхүүгийн газрын дарга, 2023-аас 4 оны 9 сар хүртэл Сайн Интернэшнл ККК-д лизингийн хариуцсан дэд захирал, 2023 оноос Томьёо нэгдэл ККК-гийн үүсгэн байгуулалт гүйцэх захирлаар ажиллаж байна. Лавгсраа Огтой Инквайр 1987 онд Төв аймгийн 100 мод хотод төрсөн. Тагнуулын ерөнхий газрын дээд сургуулийн эрх зүйн гадаад хэлний мэдлэгтэй аюулгүй байдлын бакалавр, Америкийн нэгдсэн улсын Юта мужийн их сургуулийн улс төр судлал
Мөсийн олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийг олон улсын эрх зүйн магистр үндэсний тагнуулын активд аюулгүй байдлын магистрийн зэрэг хамгаалсан. 2009-оос 12 онд Монгол улсаас Америкийн нэгдсэн улс руу элчин сайдын яамны консулын туслах. 2012-оос 13 онд Монгол улсаас Австралийн холбооны улс руу элчин сайдын яамны консулын туслах. 2013-оос 17 онд терроризмтэй тэмцэх зөвлөлийн ажилтан. 2018-аас 19 тагнуулын ерөнхий газрын мөнгө угаах гэмтэгтэй тэмцэх тасгийн дарга. 2019-оос 20 онд терроризмтэй тэмцэх зөвлөлийн нарийн бичгийн дарга. 2020-оос 22 онд тагнуулын ерөнхий газрын мөнгө угаах терроризм санхүүжилттэй тэмцэх хэлтсийн дарга. 2022-оос 23 онд тагнуулын ерөнхий газрын орон нутагт газрын дарга. 2023 оноос нүүбийн дөрвөстийн асуудал иргэсэн дээд комиссийн газрын Монгол дахь төлөөлөл ахлах мэргэжлээр ажиллаж байна. За ийм 3 хүний танилцууллаа. За ингээд цагаан толгой үсгийн дарааллын дагуу санд хураалт явуулъя. За санд хураалт бэлтгэл хангагдсан уу? За ингээд санд хураалтыг цагаан толгой үсгийн дарааллын дагуу гэрэл тодыг санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр нэр дэвшүүлэхийг дэмжиж гисэн саналын томьёолоор санд хураалт явуулъя. За 19-оос 11 гишүүн 57.9%-аар дэмжигдсэн байна. Олонхын санал авсан. За ингээд олонхын санал авсан учраас байж гараа. Гэрэл тодыг нэр дэвшүүлэх асуудлыг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111-6 заасны дагуу хэлж дууслаа. Нэр дэвшигч гэрэл тод нь 11 гишүүн буюу 57.9%-ийн санал авсан тул нэр дэвшүүлэхийг дэмжлээ. За ингээд дараагаас. За Минцайгийн гишүүнийг дэмжснээр ах юм байна. Протокол.